Айкагийн дөрүүдээр гэр бүл зохиож төсөлцгөөе. За яах вэ гэхээр би 4 группт хуваасан байгаа A, B, C, D гэд. За энэ дөрөв бол тус тусдаа нэг гэр бүл болгоолно. Тэгээд нэг гэр бүл дотроо 5 гишүүнтэй. За хэн байгаа вэ гэхээр А байна. Ээж гэсэн дүр, ах, дүү, тэгээд бид нар өөрсдөө орж байгаа гэсэн. Тэгээд ингээд тавуулаа гэсэн. Тэрнээс гадна бидний багын найз гэх юм уу, бидний ингээд гэрт байнга ирдэг аав ээжтэй амар дотн тэгээд тийм найз нэг хүнийг бас сонгоё гэж бодож байгаа. Тэгээд тэр хүмүүсийг яаж сонгохоор бэлдсэн бэ гэхээр нэг анги хуваарлалтын нэг бичлэг дээр ашиглаж байсан хөзрөө ашиглаад за би тэгээд 20 характерыг төрүүлээ сонгоцсон байгаа. Энэ 20 характерыг рандомаар картаар суглаад тэгээд сонгоё гэсэн. Тэгэхээр хаана хэн гарч ирэх вэ гэдэг бол ингээд маш рандом бөгөөд амар сонирхолтой болох гэж бодож байна. Дээрээс нь энд багын найз гэж оруулсан боловч бас багын найз маань бидний одоо ирээдүйд найз залуу болохыг ингээ үгүйсэхгүй тийм хүн баггүй юу. Тийм учраас энийг бас анхааралтай хүлээж гараад. За тэгэхээр эхнээс нь аавуудыг нь сонгоод явъя. За A группийн аав хэн бол аав дээр ямар хүн гарч ирээсэ гэж би бодож байна вэ гэхээр хамгийн түрүүнд бол Кюро байгаас гэж бодож байна. За өөр гэх юм бол Ивачан, Шивака энэ төр юм болов уу гэж бодож байна. За бүгдээрээ сугалцгаая. А группийн аав бол Ушивака. Яг Ушивака яриад ирсэн чинь гараад ирлээ. Тэгээд би яагаад Ушивакаг ингээд амар аав болохоо зогсон бэ гэж бодсон бэ гэхээр би сүүлд нэг World Cup үзээ. Тэгээд Мессид ингээд амар дуртаасан байхгүй юу. Тэгээд Месси чинь бас ингээд 3 хүүхэдтэй юм байлээ шүү дээ. Тэгэхээр Ушивакад юу гараад ирсэн вэ гэхээр ингээд багасаа ингээд яг нэг спортоор ингээд амар дагнаад хичээлээд ирчихсэн. Тэгээд аав болоод ингээд хүүхдүүд нь аавтай амар хайртай, хүүхдүүдтэй зэрэг спортоо ингээд зааж өгдөг. Тэгээд хүүхдүүдтэй амар сайн аав болж чадах гэж бодсон учраас Ушивака. За тэгвэл B группийн аавыг сонгоцгоё. B группийн аав бол Акаши. Акаши хэрвээ ээж дээр гарч ирсэн бол бүр ингээ яг тохирох байсан. Гэхдээ за аав Акаши ямар ах вэ? Акаши маань ер нь юм болсныг амар сайн яг ингээд ном журмын дагуу хийдэг, цагтны хийдэг. Айгуу тийм юудлыг сахилах багцтай хүн гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хүүхдүүдийнхээ даалгаврын ч юм уу ингээ яг цагтны хийлгэн ингээ тэгээд янз бүрийн сургалтанд явуулна гэдэг юм. Айгуу тийм ингээ сайн аав байна ба. Гэхдээ яг ингээ баян хүүхдтэйгээ тоглоод ч юм уу ингээ яг тийм ийм найз шиг тийм нэх байхгүй гэж магадгүй л юм. Яг тэгвэл ингээ ажил амар тавгүй ч юм уу. Яг манга дээр нэр гардаг л та амар тавгүй манганы тийм эдитор ажил хийдэг шүү дээ. Тэгэхээр ингээ ажилдаа яваад жоохон ингээ гэртээ байхгүй юм олон байдаг. Айл эсвэл ингээ бас ажлынхаа гадар цагаар богдоо энтертэй бас уулзаж муулзаад ингээ сургуулийнхаа хүүхдүүд сургуулийнхаа багийнхантайгаа хамт нийлж ингээ цагийг өнгөрүүлэх юм уу. Тийм байж магадгүй шүү. За тэгвэл бүгдээрээ C группийн аавыг сонгоцгоё. C группийн аав бол Ямагучи. Ямар сони юм ингээ хамгийн ээж байхад тохиромжтой хүмүүс ингээ аавдтай гарч ирээд байх юм. Аюул дараа нь ээж дээр нь богдоо энэ гарч ирэх юм байна л та. За Ямагучи ямар хуу аав байх вэ гэхээр амар тийм зөөлхөн тий ингээд аюу хүүхдүүдтэй зөөлхөн харьцдаг хамт ингээ тоглоё гэсэн үед нь тоглож өгдөг ингээ ер нь энийгээ л яждаг их намтай гоё аав болно гэж бодож байна. Гэтэ Ямагучи бол бас дотроо тийм амар шартай гэх юм аягүй тийм өрсөлдөгч тийм сэтгэхүйтэй хүн шүү дээ. Та нар мэдж байгаа тий. Хүүхдүүдээ бас ингээ хичээлдээ ингээ сайн байхын шаардлагач юм уу ахаар нь ингээ жоохон хичээлийн нэгт автуулдаг ч юм уу. Тиймэрхүү тал байж магадгүй юм байна. За тэгвэл D группийн аавыг сонгоцгоё. D группийн аав бол Кюро. Одоогийн байдлаар бол D бол нэлээд хүчтэй гараад ирлээ. Өнөөдөр би хэлхээ мартсан байж таа ингээ хамгийн сүүлд нь би өөрөө аль гэр бүлд нь ормоор байгаа вэ гэдгийг нь ABC тэгээ сонгомоор байгаа байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэндээ нэг үдчихэд алинд нь ормоор энэ гэдгийг комент хэлтээгээрэй. Кюро бол ингээ амар төгс сав болох гэдэг байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр ингээ зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хатуу. Гэхдээ ялангуяа октоудтай холбоор ингээ амар зөөлөн, амар тийм гоё харцдаг байх гэдэг байгаа байхгүй юу? Ингээл усан дурсныхан дараа нь ингээ үсийг нь хатааж өгөөл ингээл хөөрхөн эргэлүүлээл. Тэснэ одоо жишээ нь ингээ чамаас сургалтч хөргөж өгөөл. Машинасаа ингээд гарч ирсэн чинь ингээд аав нь амар тариалаг тэгэл анаа ингээд утууд чинь аав чи ямар тариалаг юм бэ гэж маяг. За тэгэхээр ийм гоё хүн тарлаа. За одоо ээжүүдийг сонгоё. Ээжүүд бол маш сонирхолтой. Яагаад вэ гэвэл алидын бид нар аавуудыг сонгоцсон учраас энэ хүн хоорондоо гэрэлсэн гэсэн. Тэгэхээр яагаад гэрэлсэн? Энэ хоёр хоорондоо ямар хуу ах бол гэдгийг хөдөл бүгдээ гоё төсөөлж үзэн гэсэн. За A группийн ээжийг сонгоцгоё. За тэрний өмнө хэн байвал гоё ах вэ гэж бодвол Шивака бол ингээд ажилдаа ер нь бол волейболтаа их хамаг цагаа ингээд өнгөрүүлдэг болохоор яг тэр хооронд нь гэрийнхаа одоо бүх ажлыг ингээд авч явдаг, гэрээ авч явдаг маягийн ихний хэрэгтэй байхгүй юу? Тэр нь тохирох хүн хэн байх вэ? За миний төрүүлээд сонгоцсон байгаа энэ 24-дээс харахад би бол Ягсан байвал хамгийн их тохирох юм шиг нэгдэж байна. За сонгоцгоё. A группийн ээж бол Богдо. Би бүр яг бодож байсан байхгүй юу? Богдо л биш байгаасаа гэж одоо хамт юм ингээд сүдгээ хайчих юм шүдтэй гайгүй байгаа.
За юуны төрөнд бол амар тийм хүчтэй капл байна. Тэгээ хоёулаа давтлагч, тэгээ хоёулаа амар хүчтэй том биетэй. Тэгэхээр бидний бол ген бол амар сайн байна гэсэн үг. Гэхдээ энэ ч одоо манайх нэг тийм гэрийн асрагч юм уу нэг тийм хүн авахгүй ер нь жоохон хэцүү боловчлаа шүү. Ингээ богтой хамаагүй хоол игээд бараг галбуугаа шатагаа ичвэл яах вэ? За яг хөө төсөөлөх юм бол за манай аав бол жоохон хатуу те юмэг ингээд яг ном журмын дагуу тэгэж хийхийг ингээд шаарддаг маягийн хүн. Эсвэргээрээ богтой бол ингээд тийм дүрм гэж юу юм гэж бараг мэдгүй те амар чөлөөтэй ингээд хүүтүүдээ ингээд бараг хүснээр нь байлгадаг маягийн хүн. Тэгэхээр бол айгүй жоохон баланстай юм шиг таарад байгаа юм шиг санагдаж явчлаа шүү. Папа, хэрэг хаан дуусруу? 俺、唐揚げいい。また、肉食べたいよ、肉。ほら、子供たちも肉が食べたいんだって。わかった。じゃあ、好きにしろ. Богто хошоогоо амжуулсагаад өөрийнхөө хүссэн хоолой итгэрлээ. За тэгвэл B группийн ээжийг сонгоцгоё. B группийн ээж бол Кема, Акаши тэгээд Кема хэрэг гэр бол ер нь жоохон тийм чимээгүүд төрлийн гэр бол болчихлоо. Акаши бол төрний хэлсэн шиг нэг гэртэй байгаад байдгүй тийм болох гээд байгаа шүү дээ. Тэгээд Кема бол эсрэгээ гэртэй бол байна гэж бодож байна. Тэглээгээд ингээд бас байнга ингээд хүүхдүүдтэй тоглоод ч юм уу тэгээд бас байхгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр энэ төрсөн хүүхдүүд бол ер нь айгүй тийм өөрсдөө бас чимээг өөрсдийнхөө өрөөнд тоглолдог маягийн болж өсөхдөө. Тэгээд Акаши Кема хоёр бол ингээд учиргүй ингээд хүүхдүүдийнхээ хажууд ингээд тэгж мөрөөд авах юм байхгүй. Ер нь гаднаас нь хаад амар тийм кул тийм капл болох юм шиг байна. 今日子供たちどうだった？自分たちの部屋でずっと勉強してたよ。そっか。ほら、おいで。やだ。子供たちに見られたら後にしよう. За нэг иймэрхүү хоёулахнаа байх үедээ бол тэр татан зүйлээ ингээ гаргадаг байхаа. За C группийн ээж нь хэм бэ гэхээр Tsukishima. Яттаа, Ямагучи Tsukishima хоёр гэр бололтой. Энэ бүр яг гоё таарчлаа шүү. Угаасаа л ойлгомжтой шүү. Анимен дээр энэ хоёр чинь хамгийн сайн найзууд. Тэгээд яг бодоод ирсэн чинь ингээд Tsukishima ээж нь байвал бүр тохиромжтой юм байна. Хүүхдүүдтэй бол Tsukishima арай жоохон илүү хатуу ингээд хүйтэн дуу ханддаг маягийн. Тэгтээ тэрийг нь Ямагучи өмөөрөөд тэгээд яг гоё юм баланстай болж таарна гэж бодож байна. Дээрээс нь энэ хоёр хоорондоо ч гэсэндээ амар сайн харилцаатай байдаг. Tsuki, みんなで遊ぼうよ。疲れてるからもう寝る。Tsuki, ちょっとだけだよ。うるさいЯмагучи. Тэгээд тоглосон юм Tsuki бол ингэж ярихгүй хаа. За юу тач их гоё хосууд болж таарлаа. За тэгвэл D группийн ээжийг сонгоцгоё. Kuro болохоор хин байвал гоё юм болоо. Кема хэлтийн гарч тусан болохоор одоо үлдсэн хүмүүсээс харах юм бол Oikawa, Suga энэ төрөл гоё юм бол. За D группийн ээж бол Oikawa. Яа, ямар юм бэ? Яг ингэж бодсон гарч ирээд ах юм. Би ягаад Oikawa гэсэн бэ гэхээр ингэ Kuro бол яг нэг гадаад зүрхөөрөө царайгараа юм тийм царайлаг юм хөөхөн хүнд аюу тийм дуртай ах шинтээс ахгүй. Тэгээд би бодож байгаад Oikawa гэж хэлсэн ахгүй. Тэсэн чинь яг гараад ирлээ. Гэхдээ энэ хоёр бол амар тохирно. Та нар тэгж бодохгүй байна уу? Яг тайлбарлахад жоохон хэцүү юм л та. Хоорондоо бол амар тийм lovey-dovey couple болохоор байгаа гэдэг тийм санагдахгүй байна уу? Бас дээрээс нь хоёулаа тийм амар амжилттай яг тийм гаднаас нь харахад юм бол хүмүүс бол амар түүс хос гэж боддог. Тэгээ яг тийм power couple үсчихлээ. За тэгвэл Oikawa ямар хөө ээж байх вэ гэхээр одоо бид нар охин гэж төсөөлөх юм бол Oikawa бол яг бидний одоо юм role model болохоор ээж авах гэдэг байхгүй. Гэртээ ингээл гэртээ хахтаа хүртэл амар гоё хавцтай өөрийгөө ингээд амар гоё байлгадаг заяа ингээл үснэсэн ингээл намраад нөр амныхын бодгоо амар төвс. Тэгээл ингээ ярьж байгаа нөхөртөл нэг тийм айгүй эмхтэй л хоол нь гоё амттай бүр яг л бидний жинхэнэ одоо болохыг хүсдэг фигюр болно. Ара, 今日も綺麗だな、うちの奥さん. Папа, ラッキーだね. こんな奥さんいて. За аав ээжнэрээ сонгож туслаа. Тэгвэл дараа нь бүгдээрээ ахаа сонгоцгоё. Ах бол бас нэлээд чухал. Яагаад вэ гэхээр чамтай хамгийн их тоглох хүн, дээрээс нь ингээ чамайг хүүхдүүдээс хамгаална, чамайг өмөрдөг тийм хүн байх болно. За A группийн ах нь хэн бэ гэхээр Яксан. Энэ ч бараг манай ээжийн оронд миний ээж болох хүн гараад ирлээ. Аав ээж ингээ байхгүй үед чамайг амар сайн асардаг, хоол хийж өгдөг, тэгчээл номыг чинь зааж өгдөг. Тэгэл ингээ чамайг жоохон байхад чинь ингээ нойрн хөрс үед ингээ унтуулж өгдөг, үлгэр уншиж өгдөг. Тийм амар гоё ах нахаа. Аав ээж нь тэгээд амар хувийнхаа карьерийг өгөө явчихар хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр манай ах бол бидний одоо хамгийн их цаг өнгөрүүлдэг тийм хүн маань болох юм байна. За тэгвэл B группийн ахыг сонгоцгоё. Энэ бол Китасан. За түрүүний яг хэлсэн шиг энэ гэр бол ингээд хүүхдүүд нь айгүй өөрсдөө аваад явцдаг хүүхдүүд байна гэсэн шүү дээ. Яг тэр шиг л одоо Китасан бол те өөрийгөө ингээд аваад явчихаар хүн байна л та. Харин яг бидний ах гэдэг утгаараа бид нартай ингээд тоглох уу гэвэл нэх их тийм тоглож өгөхгүй хаа. Эсрэгээрээ хичээл номонд бол амар туслах байх гэж бодож байна. Тэгэл Китасангийн өрөө нь ингээд амар зэвэрхэн бүх юм зэгцтэй. Яг хаяа ингээд гэрт ингээд Китасан ингээд нөгөө багийнхныгаа авчираад Сэнцэмэс хамуу хоёр ирж мэрх юм бол бид нартай амар сайн тоглож өгөх хаа. За тэгвэл C группийн ахыг сонгоцгоё. C группийн ах бол Китасан. Би
би андуураад буцаагаад хийсэн байна. За тэгвэл дахиад сонгоцгоё. C группийн ах бол Стомо. Стомо бол за өөрийгөө бол амар гэж мэдэрдэг баха. Ингээ би бол хамгийн том ах нь, би хамгийн одоо энэ гэрийн одоо том хүн нь гэж боддог. Гэтэ яг тэгж томорж байгаад яг Tsukishima тэгнэшгээр шинжтэй болоод. Тэгэл одоо Tsutomu-чин шиг одоо заавал штэ. Тэгээд ингээд амар олон цомууд ингээд гэр өөрийнх нь өрөөнд нь байдаг. Тэднийхээ бид нарт ингээд гайхуулж махууллаа. За тэгвэл D группийн ахыг сонгоцгоё. D группийн ах бол Saksa Kiyomi. Куро Ойкава хоёрын хүүхэд гэхэд бол нэлээд тийм жоохон өөр тайпын хүүхэд гардаг л шүү. Одоо ингэж штэ аав ээж хоёр нь ингээл амар хүүхдээ ихсүүлэх гээл тоглох гал ингээд байсан чинь өөдөөс нь бараг зүгээрээ би ганцаараа амар чашаа гэл. Яг тэрнтэйгээ адилхан биднийг бас их гэдэг байгаа байхгүй. Бид нарыг ингээд дотроо бол амар санаа тавьдаг ингээд дүүгээ хөрхөн ингээд боддог боловч яг ингээд өдөр болгон бол бараг ингээд юм ярьдаггүй, тоглодоггүй жоохон тийм ах болох нэ. За яг одоогийн байдлаар надад аль групп нь хамгийн их таалагдж байна вэ гэхээр A, U эсвэл D гэж бодож байна л та. Хоёулаа амар тийм power couple болоод байгаа байхгүй юу. Тэгээд ахаар нь сонгох юм бол би бол хувьдаа A-г сонгож байна. За одоо бүгдээрээ дүүгээ сонгоцгоё. A группийг харах юм бол миний хувьд дүүд нь хэрвээ Hinata ч юм уу гарч ирвэл Ягсан Hinata хоёр ч хоорондоо аягүй гоё тохирон тэгээд ер нь Bogdo энтертэйжсэндээ аягүй тохирох юм санагдаж байгаа болохоор тэгж бодож байна. За A группийн дүү бол Takji. Нилээн хөдөлгөөнтэй ер нь жоохон дураараа яг тийм айлын баг тийм тохирохоор хүс гараад ирлээ. Тэгээ Ягсан бол нилээн баддаг баха Takji. Тэгээ биднийг бол нэг амар ихчээгээд ингээд ноолдоод байдаг тийм дүү бол болохгүй хаа. Ер нь л тэгээ өөрөө найзтайгаа хамт гараа явцдаг. Тэгээл Ushiwakad бас хаяад айнууддаг юм уу. Ер нь жоохон нилээн хөдөлгөөнтэй гарал болчлаа. За тэгвэл B группийн дүүг сонгоцгоё. Одоо нэг жоохон тийм юу гэм бэ? B группийнхнийг хараад ахаар Akashi, Kema, Kita энэ тэгээд ер нь жоохон бүгдээрээ тийм чимээгүй төрлийн тийм айгүй хүмүүс байгаа байхгүй дараахан. Тэгэхээр одоо дүүдээр бол нилээн ингээд гэрийнхнийхээ өөр амьсгалыг ингээд өөрчилдөг амар сахилгагүй их чимээтэй тийм хөвгтэй бол гоё юм л та. Hinata байж болж ийн эсвэл бас Atsumu байж болох юм байна. За сонгоцгоё. B группийн дүү бол Suga. Эдний гэрийнхэн бүр амар юм сайн хөвгтүүдтэй юм аа. Хинэн ч ингээд ерөөс асуудал гаргадаггүй ингэчээлтэй сайн бүх юмаа өөрөө зохицуулцдаг. Тэг аав гэж гэсэндээ ингээд амар даруухан. Тэгээд ингээд хараад хад Suga бол одоо хамгийн байлын баг болно шүү дээ. Тэгээд гэрийнхэндээ эрхлэх гэхээр эрхлэх хүн болдохгүй байгаа байхгүй юу? Akashi Kema-тай харахаар. Тэгэхээр ер нь бид нарт амар сайн байж тах гэдэг байхгүй. Амар ихчээ гэж баян хамт ирс тоглоё гэдээ гойдаг. Тэгэл бодвол манай гэрт бас ирнэ штэ одоо Сугагийн найзууд чинь Asahi, Daichi-san энэ төр ингээд гэрт ирэл нэг бахан жоохон хөвгтүүд гэрээр гүйлдээл. За юу гэсэн CD хоёрын дүүг нь сонгочоод тэгээд нийтдээ ингээд гэр бүлүүд ямар хоос мэн гэдэг талаар дүүгэн тгий. За C группийн дүү бол Kageyama. Эднийхээ амар юм эго өндөртэй хөвгтүүдтэй боллоо. Tsutomu тэгээд Kageyama гэхээр ингээд хоёлаа бол тий би бол хамгийн шилдэг нь гэж боддог. Хөрхий Tsukishima маань ер нь жоохон ядрахнаа юм хоёр амар хоорондоо амар өсөлтөг баха ялангуяа Tsutomu Kageyama хоёр. Tsutomu одоо хамгийн том ах нь байж дүүтэйгээ ингээ өрсөлдөөл. За дүүгийн хувьд Kageyama байна гэвэл айгүй болж байна. Ер нь л нэг тийм ихтэй ч юм уу эсвэл эмэгтэй хүмүүс ер нь амар зөвлөгөө харцдаг боллоо гэж бодож байна. Тэгээд Tsutomuтай ингээд тоглож байгаа. Тэгээд Tsutomu уйлуулаад тэгээд бид нартай ирээд ах намайг уйлуулсан гэдэг юм. За тэгвэл D группийн дүү нь хэн байх вэ гэхээр Hinata. Манай ах Saksa-тай харьцуулахад Saksa бол амар цэвэрч тэгээд чимээгүй төрлийн хүн шүү дээ. Тэгэхээр бүр Hinata бол жинхэнэ гэрээ нураадаг төрлийн дүү байх болно. Тэгээд манай гэрт бол те Saksa, Hinata хоёр хэрүүлтэй байна байх. За тэгэхээр ABCD-гийн гэр бүлийг нь сонгоод дуусч ерөнхийд нь дүнээд харах юм бол A группийн хувьд бол ингээд амар power couple байгаа байхгүй. Ushiwaka Bogdo хоёр бол те хоёулаа амар карьераа хөөдөг төрлийн аав ээж байгаа байхгүй. Тэгээд яг жинхэнэ одоо гэрээ авч явдаг хүн бол манай ах болох Ягсан байх болов уу гэж бодож байна. Тэгээд дүү нь бол жинхэнэ дураараа тэгээд сайхан өөрөө найзуудтайгаа гараа явцдаг. Тэгэхээр тиймэрхүү гэр бүл байна. За харин B группийн хувьд бол амар тийм даруухан дуудтай амар кул те бүгдээрээ жоохон тийм ухаантай тиймэрхүү гэр бүл байна л та. Тэгээ аав ээж нь бол тиймэрхүү. Хүүхдүүдийн хувьд бол амар бие даацсан те Kita-san, Suga хоёр ч нь бол те өөрсдөө авчдаг хүмүүс байна л та. Тэгээ бид нар бол дүүтэйгээ хамгийн илүү урьдчилан өсөх болов гэж бодож байна. За харин C группийн хувьд гэх юм бол за Yamaguchi бол угаасаа ингээд том болоод капитан болдсон шүү дээ. Тэгэхээр яг энэ гэр бүлийг харахад бол Tsutomu Kageyama гэдэг нэлээд хөдөлгөөнтэй гараад байгаа байхгүй. Тэгэхээр капитан бол яг эднэрийг амар сайн баддаг хүнийх нь. Дээрээс нь их нэртэй амар хайртай. Нэг юм фигэр бэл ахална. Харин D группийн хувьд харах юм бол саний хэлсэн шиг аав хоёр нь л бивэндээ амар хайртай ингээд лови дави гэр бүл. Тэгээ хүүхдүүд нь бол тэ айгүй авьяаслаг хоёулаа одоо нэг чинь
Нэг багт ороод дараа нь тоглолт дээ шүү дээ. Тэгэхээр амар тийм мундаг хүүхдүүд байна. За яг энэ дундаас одоогийн байдлаар харах юм бол миний хувьд B юм уу эсвэл D гэж боддог боллоо. B группыг харах юм бол ингээд ихтэй тийм жоохон чимээгүүд гэх юм боловч амар тийм кул хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр аягүй гоё яж магадгүй гэж бодож байна. Дээрээс нь байгаа шүү дээ тий. Акаши байна гэдэг чинь Богто манай гэрт Юнэ гэсэн. Орой хоол малын тэрдэг юм уу. Дээрээс нь Кемма байна гэдэг чинь Куроас ирнэ гэсэн. Тэгэхээр аав ээж нарын найзууд тэгээд аягүй тийм гоё урамсалтай гоё анах гэж бодож байна. Харин D-гийн хувьд бол угаасаа ойлгомжтой аав ээж хоёр нь Куро Ойкава тэгээд хүүхдүүд нь сакса хинатаа гэхээр танаас нь шарсах тийм гоё гэр бүл байна л та. За одоо харин багын найзаа сонгоцгоё. Тэзрүүний хамгийн ихэнд хэлсэн шиг багын найз бол манай гэрт байнга ирдэг ирээдүйд найз залуу болох потенциалтай ийм хүн байх болно. За тэгээ энэс хамаарат бас миний сонголт өөрчлөгдөж магадгүй. Тэгэхээр за A группийн багын найз маань хэн бэ гэхээр Хошиюмид манай гэрэх амар дуртай нахаа ингээ харах юм бол Мишивака, Богто, Яко энэ төр амар дуртай хал. Харин Мифтагчи Хошиюми ярил хоорондоо нэг тийм таарамж байж магадгүй жоохон муудалцдаг юм уу? Корай-кун, хей, мото, нику табенасайよ. 体がちっちゃいからよく食べた方がいいですよ. Корай-кун, ご飯終わったらゲームしよう. За их A группыг маань сонгож дуслаа. Харин одоо B группийн багын найзыг сонгоцгоё. Энэ хүн бол Ацуму гэхдээ манайд ирэх юм бол жоохон хэцүү байгаа. Ингээд аав ээж нар нь ингээд бүгдээрээ аягүй чимээгүй ах нар нь ч гэсэн тэгээд тэр юмнал манай өрөөнд орж ирээд битээр л ингээд амар их тоглодог болно хальтаа. Акаш-сан, Маки-чан өрөө. Айкаварасу генки desu ne. Маки-чан部屋にいるから入ってよ. Ацуму変なことせんといて. За B группийг нэгчсэндээ сонгож дуслаа. Тэгвэл C группийн багын найз бол Саму. Энэ бол хэрвээ Ацуму байсан бол ингээ манай ах トゥ хоёртай ингээ нийлээд бүр ингээ тааж хөрөх. Нисргээрээ Саму болохоор ингээ Ямагучи Цукишимагийн өдөр харсан чсэндээ аягүй тийм төлөв даруухан их сайн хүүхэд гэж бодогддог. Саму 一緒にバレーしよう. 3人でバレーしようぜ. 俺がエースだと証明します. いや、俺マキちゃんと約束あるから今日はパスや. За C групп ч гэсэндээ сонгож дуслаа. Харин одоо хамгийн сүүлийн D группийн багын найз бол Ива-чан. Ойкава Курогийн нүдээр харах юм бол тэ Ива-чан шиг одоо тийм сайн ийм хүүхэд байхгүй гэж боддог байхгүй юу. Тэгээд баг ингээ багаас нь ингээ гэрлүүлэхийг хүсдэг заяо. Ива-чан бол тэгэл хэрвээ сургууль мургуул дээр авч явах юм бол ингээ чамааг ингээд хүүхдүүдээс амар сайн хамгаалдаг. Айгуу тийм сайн найз. Ива-чан, 今日も来てくれたの? Ива-чанか. Ива-兄ちゃん、一緒に遊ぼうよ. За ер нь манай гэрт бол ингээ хамгийн алдартай хүн болгон дуртай хүн болох хаа. За бүх группүүдээ сонгож дууслаа. Тэгээд одоо энэ дундаас аль гэр бүлд нь ормоор байна гэдгийг нь одоо би сонгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр өмнө нь B юм уу эсвэл D дээр эгэлдэж ин гэжсэн шүү дээ. Тэгэхээр одоо бараг тодорхой болчлоо. Би бол D группыг сонгож байна. Аав нь Куро, ээж нь Ойкава гэдэг бол ингээ хамгийн том шалтгаануудын нэг нь байна. Дээрээс нь Сакса, Хината, багын найз нь Ива-чан гэдэг бол бас нэлээд оноо өглөө. За та нар аль группт нь ормоор байна? Тэгээд яагаад вэ гэж бүгдээрээ комментэн дээр үлдээгээрэй. Баяртай.